Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Өөрийн Туяа Заяавал нараас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн санхүүгийн хоршооны тухай хууль, шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2026 оны 4-р сарын 7-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагчдын зүгээс хадгалан зээлийн хоршооны тухай хуулийг шинжилэн найруулж санхүүгийн хоршооны тухай хууль болгон баталснаар энэ салбарт 3 давхаргт хамгаалтын тогтолцоог нэвтрүүлж салбарын нэгдсэн дэд үтсийг бий болгохоос гадна санхүүгийн хоршооны үндсэн зорилго болох гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хүн төвтэй ашигын төлөө бус хуулийн этгээд байх наривчлсан зохицуултуудыг нэвтрүүлж зах зээлийн доктортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын цаашдын өсөлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Мандхай энэ хууль хэрэгжснээр санхүүгийн хоршооны хэдэн төрлийн бүтээгдэхүүн бий болох, эдийн засгийн салбаруудад ямар нөлөө үзүүлнэ гэж харж байгаа талаар, мөн санхүүгийн хоршоо нь банк болон банк ус санхүүгийн салбартаа өрсөлдөх зохистой харьцааг хэд болно гэж харж байгаа талаар, Улсын их хурлын гишүүн Очирбат хуулийн төслийн талаар Монгол банк, арилжааны банк болон хадгалан зээлийн хоршоодын хэлэлцүүлэг хийж санал судалгаа авсан эсэх, санхүүгийн хоршоодын нэгдсэн төв гэсэн нэр томьёоны талаар Улсын их хурлын гишүүн Батчимэг санхүүгийн хоршоодын эрсдлийн удирдлагын стандарт нь банк ус санхүүгийн байгууллагын болон банкны салбарын стандарттай хэрхэн нийцэж байгаа талаар, Улсын их хурлын гишүүн Пунсалмаа санхүүгийн зохицуул хороонд хадгалан зээлийн хоршоодын хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, зохистой харьцааг хянах тал дээр хэрэг үртээмжтэй ажиллаж байгаа талаар, мөн хуулийн төсөлд санхүүгийн хоршоо аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөнө гэж заасан талаар, Улсын их хурлын гишүүн Жаргалан хуулийн төслийн 11-р зүйлийн 11-2-т сумын насанд хүрсэн хүн амын 50-аас дээш хувийг гишүүнээр элсүүлсэн санхүүгийн хоршоонд орон нутаг хөгжүүлэх зорилттой сан, ашигт малтмал ашиглах, хайгуул олборлолт хийх аж ахуй нэгжийн хандив тусламжийн мөнгө өрөнгийг шилжүүлж тухайн сумыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан талаар, Улсын их хурлын гишүүн Сорон Болд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10-р зүйлийн 11 төлбөр тооцооны үйлчлэгийг Монгол банкнаас зөвшөөрөл авсан тохиолдолд эрхлэхээр заасан байдаг бөгөөд төлбөр тооцоотой холбоотой үйлчлэгээ эрхлэгч нь тодорхой хэмжээний хөрвөх чадвар болон төлбөрийн чадвартай байхыг шаарддаг тул санхүүгийн хоршоо, ялангуяа суманд үйлчилгээ явуулах санхүүгийн хоршоод энэ хэмжээнд ажиллаж чадах хэсэг талаар, Улсын их хурлын гишүүн Батцөмбөрл нийслэлтэй холбоотой байгуулсан хадгалан зээлийн хоршооны талаар болон санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл тусгасан татварын хөнгөлтийн талаар, Улсын их хурлын гишүүн Эх Төвшин тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаануудыг зохицуулж байгаа заалтууд хоёрдмол утгатай байгаа талаар, Улсын их хурлын гишүүн Сайн Зураг санхүүгийн хоршоо гэсэн хуулийн этгээдийн хэлбэр, түүнийг дагсан засаглалын асуудал, бусад орны жишээн дээрх хоршоо ашигын төлөө болон ашигын төлөө бус байх асуудлыг санхүүгийн хоршооны зохицуулалтад хэрхэн авч үзэж байгаа талаар болон зөвхөн гишүүдэд үйлчлэх ёстой санхүүгийн хоршооны үйл ажиллагааг санхүүгийн нийтлэг үйлчлэгээ үзүүлдэг болгон өргөжүүлж байгаа талаар, мөн хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаанд тавих хяналтын талаар, тухайлбал хоршооны гишүүдийн санхүүгийн боловсрол дутагмаас шалтгаалж бусдын өмнө хариуцлага хүлээдэг асуудлуудыг анхаарах, иргэд санхүүгийн хоршоонд нэгдэж ашигын төлөө бус хуулийн этгээд болох байдлаар санхүүгийн олон төрлийн үйлчлэгийг үзүүлэх зах зээлийн хэрэгцээ шаардлагын талаар, санхүүгийн төрөлцсөн үйлчлэгийг бусад мэргэжлийн оролцогч буюу банк ус санхүүгийн байгууллага болон банкуд эрхлэх талаар, мөн хадгалан зээлийн хоршооны хэлбэрийг ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлыг хэрхэн хянах, энэ чиглэлээр ФАТФ-ийн стандартыг хангаж байгаа хэсэг талаар, ашигын төлөө бус хоршоо зах зээлийн харилцаанд орж хөрөнгө оруулалт босгох зээл авахд хүндрэлтэй байдаг бөгөөд эдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар гишүүд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг талаар байр суурьаа илэрхийлж Улсын их хурлын гишүүн Мандхай санхүүгийн эрсдлийг хамгаалах зохицуултуудыг тооцоо судалгаатай илүү нарийн түвшинд дахиж боловсруулах талаар, Улсын их хурлын гишүүн Эх Төвшин хуулийн төслийн 13-р зүйлийн 13-1-ийн 6 дахь заалтаар санхүүгийн хоршооноос бүх гишүүдийн хурлаар баталсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвөө шаардаж байгаа нь бодиттой биш байгаа талаар, Улсын их хурлын гишүүн Батцөмбөрл, Улсын их хурлын гишүүн Сэддорж нар
хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар тус саналаа хэлсэн болно. Санхүүгийн хоршооны тухай хууль, шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих талаар санал хураалт явуулахад эдийн засгийн байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хадгалам зээлийн хоршооны тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай, санхүүгийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэн талаарх эдийн засгийн байнгын орооны санал зөвлөлтийг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.